За энэ илэрхийллийг адилтгал хувиргалтаар олон гишүүн хэлбэрт шилжүүлье. Үүнийг бодоход бидэнд хэрэгцээтэй том юм нь юу вэ гэхээр бидэнд А дээр нэмэх нь B нийлбэр ба ялгарын квадратын таны хэрэгтэй. За энэ бол 1-р гишүүний квадрат дээр 1 ба 2-р гишүүнийг үржүүлээд нэмэн эсвэл хасна. За дараа нь 2-р гишүүний квадрат гэдэг. За энэ дүрм ёсоор тэгээ энэ ингээ харахаар энэ зөвхөн хуваар нь байгаа. Ийм учраас бид нар m квадрат 2m n нэмэх нь n-ийн квадрат хаваахан 2. За эхнийх маань ийм болно. Дараагийнх маань нэмэх нь. За энэ бол ялгарын квадрат учраас энэ донд үржүүштэй ялгар байна. Тэгвэл m-ийн квадрат хасах нь 2m n нэмэх нь n-ийн квадрат хаваахан 2. Одоо энэ хоёр илэрхийлэл маань ижил хуваарьтай байгаа учраас за m квадрат нэмэх нь 2m n нэмэх нь n-ийн квадрат. За энэ дунд байгаа үйлдлийн холбоос тэмдгэл нэмэх байгаа учраас энэ ортолын энэ 2-р бутархан хүртгэрийн тэмдгүүд бол өөрчлөгдөхгүй. m n нэмэх нь n-ийн квадрат. За ийм болсон. За эндээс бид одоо эмхтгэн. За эмхтгэд 1-р m-ийн квадрат энд 1 байна, энд байна. За 2m энэ хоёр эсрэг тоонууд. Эсрэг тоонууд учраас нийлбэр нь төв болно. За n-ийн квадрат энэ. Тэгвэл энэ бодлогын хариу бол 2-ны 2-ыг хаалтны өмнө гаргах чи. Тэгэхээр m квадрат дээр нэмэх нь n-ийн квадрат тэнцүү. За 2-ууд хурааглаа. Тэгэхээр энэ тэнцүү m квадрат дээр нэмэх нь n-ийн квадрат. За ингээд энэний хариу боллоо. Энэ хариу гарсан. Харин энэ илэрхийлэл маань ийм хэлбэртэй байвал хэрвээ ийм байвал юу болох вэ гэж m дээр нэмэх нь n-ийн квадрат n хаваахан 2 гээд хүртэртэйгээ цуг квадрат. За тэгээд мөн адилхан нэмчи. Энэ n-ээс хасах нь энд нэмж байгаа. m-ээс хасах нь n-ийн квадрат тэгээд хаваахан 2-той хаалтны юм байл. За тэгвэл бидний юунд ялгаа нь энд 4. Энэ хүртэрт байгаа энийг нэмнэ. Хүртэрт байгаа гишүүд адилхан гарна. Одоо ижил хуваарьтай өмнө бодлого нь бодцсон учраас шууд ингээ хийчихэд та бүхэн бол энд эргэлзэхгүй. За ижилх нь нэмэж байгаа учраас нэмэх нь энэ чи хасах нь 2m n нэмэх нь n-ийн квадрат тэнцүү. За тэгээ эндээс нөгөө энэ хоёр чи эсрэг тооночуд энэ хоёр хураагтчихна. За тэгээд мөн ялгаа байхгүйгээр ийм болно шүү дээ. 2-ыг хаалтны өмнө гаргаад m квадрат дээр нэмэх нь n квадрат хаваахан 4. За ингээд энэ хүртэр хуваар 2-т хураагдаад энэ бол 2-ны m квадрат нэмэх нь n квадрат.
За одоо энэ бодлогыг тэмдгийг нь эсрэгээр солиод тэмдгийг нь эсрэгээр солиод бодъё. За энэ Ад нь энэ Б. За одоо нэгдүгээрх энэ А тэгштэглээга тэмдгийг нь хувиргаад бичиж үзье. За тэгвэл m дээр нэмэх нь n квадрат хуваах нь 2 хасах нь m-ээс хасах нь n-ийн квадрат хуваах нь 2. Тэнцүү. За энэ хуваар нь тусдаа. Одоо энийг шууд бичлээ шүү. Тэгэхээр m квадрат нэмэх нь 2n нэмэх нь n-ийн квадрат хасах нь m квадрат. Одоо энэ дээд талын маань энэ хэсэг байгаа. Энэ хэсэг сөрөг хаалтны өмнө гарах гэж байгаа учраас тэмдгүүд эсрэгээр өөрчлөлтөн. Тэгэхээр эерэг m квадрат чи юм сөрөг 2m квадрат нэмэх нь 2m n. За нэмэхэд n квадрат чинь хасах нь n квадрат. За ийм болсон. Одоо эсрэг тоонууд ингээд энэ эднэр за мөн энэ хоёр болохоор. Тэгэхээр 2 за 4m n тэнцүү 2 ба 4-д хурааглаа. Тэгээ 2n n. За та бүхэн одоо тэгвэл энийг ямар хэлбэрээр өөрчилж бичиж болох юм бодож өөрийгөө шалгаж болох юм гэхээр за дээд нь энэ саяныхыгаа нэгдүгээр гишүүн буюу хасагдагчийн хүртвэрийг ялгуурын квадратаар хасагч хүртвэрийг нийлбэрийн квадратаар гэх мэтлэн. За дараа нь Б бодлогыг Б за энэ хоёрын солиод гэх мэтлэн дараа нь энэ тэмдгийг нэмэхээр бодоо за мөн энэ хуваах нь 2-ын квадрат за нэмэх нь ингэж солиод ингээ бодож баттгаараа тэг нэг бодлогоо олон төрлөөр бодож сурах нь бидэнд чухал.